Галзуу анимашн сувагтан тавтай морил. За, баруун дараагийнхаа одоо энэ галзуу анимашныг удаан хүлээлгээгүй гэж найдаж байна шүү. Тэгэхээр энэ удаад 2011 онд гарч байсан Rio гэх галзуу хөрхөн анимашныг борон ярьж өгөхөөр сонгосон байгаа. Энэ галзуу хөрхөн анимашн та нарт таалагдана гэдэгт мөн борон бүрэн итгэлтэй байна уу. За тэгээд энэ галзуу хөрхөн анимашныг та нарт ярьж өгөхөд хэдэн боронуудтай нь бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипс хамтран ажиллаж байна. Хаан Чипс аваад задлаад хоч. Та нар тэгээд муу борогоо лайкаран булаад өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгээд сабадрагуул дараад нэгдээрэй. За Бразил улс дахь Амазоны гайхамшигт өдгөн ширэнгэн ойд олон төрлийн шавууд эрх чөлөөтэй аз жаргалтай амьдардаг байлаа. Тэдний өнгийн үдсүүд нь нарны гэрэлд гялалзаж, моддын дээгүүр жиргэнэсч, дуулж, бүжиглэн хөгжилдөж цагийг өнгөрүүлцгэн. Тэдний хувьд амьдрал гэдэг бол бүхэлдээ эрх чөлөө, хөгжил баясал байдаг байлаа. Тэднийг нэг бяцхан цэнхэртэд үүрнээсээ ажиглана. Мантат бол жирийн нэг тот биш. Дэлхийд нэн ховордсон Спиксийн цэнхэртэд. Тэгээд тэр нисж байгаа шуудыг хараад нисэж сурахаар бэлтгэсэн ч гинэт ханаас ч юм бүү мэдээ төмөр торнууд хаасайгүй гарч ирээд тэдгээр ховор шуунуудыг хайр найргүй барьж торлоо. Энийг харсан бяцхан тод сандарсандаа нисгээр ухсгэтэл чадлагүй доошоо унжгана. Ингээд юу болж байгааг ойлгохсоогүй байсан бяцхан тодыг ч бас хэн нэгэн торонд бариад бусад шуудын хамт онгоцсон тачаад хааныг тийшээ нэслээ. За дүрс солигдоход Бразилаас авчирсан хайрцагтай шуудыг ажсан ачааны машин цасаар хожигдсан Миннесота мужид давхиж явна. Жолооч хөгжмөө чангалах гэж хайхрамж муутай явж угаад улаан гэрлээр орох шахаад сандраад огцом тоормцлоход цастай халдиргаатай замд бордюр мөргөөд шарваад зогсно. За ингээд ногоон гэрэл асахад машин явсан бол хүчтэй тонцолгоонд замын хажууд нэг модон хайрцаг шидэгдээд үлджээ. Тэгсэн удалгүйний охин хайрцагны хажуугаар өнгөрөхдөө сониучрахад нэгэд хартал хайрцагт өхөөрдөм жижигхэн цэнхэртэд айсан байдалтай байж гин. Охинч тотыг хараад хайр нь хүрээд тээврээд тайвшруулна. Бяцхан охиныг Линда гинэ. Линда тотондоо Блу гэдэг нэр өглөө. Тэгээд Блуг гэртээ авчираад хижээж өдөр бүр хамт тоглож ярилцаж хааж цугтаа байдаг боллоо. Ингээд цаг хугацаа үлрэн өнгөрч Линда Блу хоёр хамтдаа өсөж том болцохож бас хамгийн додны найзууд болжээ. Энэ хугацаанд Линдатай амьдарсан Блу нисэж сураагүй л байна. За мань хоёр аливаа аюулаас болгоомжилж гэртээ тав тухтай байхыг эрхэмлэнэ. Тэд гэрийнхээ доод давхарт номын дэлгүүр ажиллуулж дээд давхартай амьдрна. Нэг өдөр мань Блу уламжлал ёсороо цонхоор харж халуун шоколад ууж суутал нэг холынгийн ирлээ. Тэр хүнийг Тулио гэнэ. Шувуу судлалын доктор тэр Блуг харах гэж алсголын Рио де Жанейрогоос зорж ирсэн байлаа. Тэгэд тэр Блуг хараад хөлн газар хүрэхгүй баярлж тэрнтэй тотны хэлээр ярилцах гэж оролдож янз бүр болсонд Блу сандарна. Танд эгэлгүй тод байдгийг та мэдэх үү? Миний л мэдхийн тэр өөрийн төрөл зүйлдээ хамгийн сүүлд үлдсэн эрхчин. Бэн цэнхэр тотыг хайж 9000 км зам туулж ирлээ штэ. Үнэн гэж үү? Яриангүй. Саяхан бид эмэгчин гинолсон. Энэ хоёрыг эвцэлдүүлж энэ төрлийг аврах хэрэгтэй байна. Тэгэлгүүдээ мэдээж. Тэгээд эмэгчин нь наашаа хизээ ирэх үү? Гүдээ. Эмэгчин нь Бразил дугуй. Харин таны тот Рио де Жанейро руу очих хэрэгтэй байгаамаа. Бразила? Үгүй. Блугээс би хизээч салдгүй. Надад зав байхгүй. Тэгээд ч Блу нисч чадахгүй. Бас бид хоёр аялах дургуултэй. Та санаа зовлтгүй дээ. Бүх зүйлийг бэлдсэн байгаа. Та хоёр цуг байна, Би бас та хоёртой цуг байна. Ингээд тэр Блуг шүүрч аваад нисгэх гэж оролдоод шидсэнд Блуч далавчаа хэд дэвэд газар унлаа. Ядагсан Линда дургуцэж бухимдсандаа Тулиог номын дэлгүүрээсээ түлхээд гаргана. Танаас гоё хэрвээ энийг хийхгүй бол энэ төрөл үүр дустаж үгүй болно. Гойж байна штэ. Сайн бодоорой. Тэгээд тэр нэрийн хуудасаа үлдээгээд явлаа. Оройн дургуун хүрсэн Блу нисэж сурахаар оролцсон ч бүтлгүйтлээ. Тэгсэн тэрнийг нисч чадахгүй бүтлгүүдэж байгааг хараад Линда өрөвдөнө. За тэгэхэд тэрнийг хамгаалах гэж гэртээ хорхой болохоор шийдээд Тулиогийн хамтаар Бразил руу явдаг. За ингээд мань хоёр холын замд гарч Бразилийн үдсэглэнд Рио де Жанейрод ирлээ. Багт наадмын үеэр ирсэн учраас тэнд бум бужигнж түм тужигнж байна. За ингээд явах замд гудамжны хоёр шувуу ирээд Блутай ярилцахыг оролдоно.
Шинд аялж явна уу, жуулч нь? Үгүй дээ, яг ч тийм биш л дээ. Ер нь бол найз охин дээрээ ирж байгаа юм. Вау, чамд нэг зөвлөгөө өгөхөд чи итгэл төгс байх хэрэгтэй шүү. Гол нь гадаад үзэмжтэй. Барьцаал бүсгүйч шууд шийдэмгий залуус дуртай байдгийг. Шонхор луга адилвэ. Гэхдээ гол нь эхлээд чамайг торноос чинь суулгах хэрэгтэй байна. Ингээд нөхдөө торноос нь суулгахыг оролдсонд Блүү туслах шаардлагагүй гэж тэдэнд тайлбарлаад татгалзлаа. Тиймээс тэд Блүүд амжилт хүсээд нислээ. Завдлагүй Тулиогийн ажилдаг төвийн эмчилгээний хэсэгт ирцгэн. Тулио тэнд олон төрлийн шувуудыг хулгайн анчтаас аварч, эмчилж, хооллож тэнхрүүлдэг байна. Блүүч тэнд байсан шувуудыг хараад үнэхээр баяртай байна. Дунд нь өчигдөрхөн ирсэн бололтой нэг том саарал тот байсанд Блүүч найрсаг зангаараа мэдчиллээ. Тэгсэн тот тэрэн лөө ягаад ч юм муухай хард юм байна. За ингээд чухал цаг болоход Тулио Блүүгийн үдсүүдийг засаад нэг тусгай өрөөнд оруулна. Мань Блүү ихэндээ айд сандарч ирсэн ч удалгүй ширэнгэн ойшиг тогтчулсан өрөөнд дотор алхаж эхэлнэ. За тэгэд удалгүй өмнө нь эмэгчин тод далавчаад ивэд гараад ирсэнд Блүүд яг л сахиусан тэнгэр шиг санагдлаа. Тэгсэн нөгөө эмэгчин тод шууд тэрнийг багалзуурдаад дараад унгачна. Тэгсэн Блүүг өөртөө адил цэнхэр тод болохыг мэдээд тэрнийг дагуулж өрөөний мухар руу явлаа. Эмэгчин тодыг Жуэлгэн тэгээ Жуэл Блүүг оргох төлөвлөгөөндөө таатаж оролцуулах санаатай байсан бол энийг Блүү буруугаар ойлгоод эвгүй байдалд ороодох нь. Жуэлч өөрийг нь үнсгэлээ гэж уурлаад Блүү рүү дайрна. Мань Блүү хүний гар дээр өсөж торонд амьдарч эрхэлж өссөн бол Жуэл задгай байгальд эрх чөлөөтэй өссөн эрэлхэг зоригтой шуу байх нь. Тэднийг эв зүү муутай байгаа камераар харсан Тулио тэдэнд туслах санаатай уянгийн дуу тоглуулсанд Жуэл уурлаад бүр ширүүн дайрч байна. Тэгсэн Тулио Линда хоёр тэднийг бие биедээ дасч байна гэж бодоод сайн хос болно гэж найдаад хамтд нь үлдээгээд орон хоол идэхээр гарцгаалаа. Гэвч тэдний гарсан хойвор нөгөө саарал тод хамгаалагчийн анхаарлыг татаж угаад нойр суулагч шингээсэн алчуураар нүрийг нь дарж унтуулад хэн нэгэнд хаалга нээж өгч байна. Харин энэ хооронд Жуэл оргох төлөвлөгөөнийхөө дагуу салхивчийг эвдэхээр оролцсоор л байна. Чи яагаад орох гээд байгаа юм бэ? Сайхан л тор биш үү? Торгин шүү. Гэрийн тэжээвэр шүү энийг ойлгохгүй л. Би бол тэжээвэр биш л дээ. Би бол хамтрагч. Бас найз нь. Байж боломгүй юм. Тэгэхэр чи ижил төрөлтөөгөө биш хүнтэй хамт амьдрахыг илүүд үзт юм уу? Тийм ээ? Яг тийм. Тэр хүн надад 15 жил хайраа харамгүй зориулсан. Харин ижил төрлүүд маань уулзсан эхний 15 секундт л намайг боож алахыг оролдсон. Би л хүмүүсээс болоод хамаг байдаг алдсан. Тэдэнд итгэж болохгүй. За ингэж маргаж байдлаа. Тэдний өрөөний хаалга онгойж хэн нэгэн орж ирээд тэднийг ууданд хийгээд аваад явлаа. За тэгээд Тулио Линда хоёрыг хоол идэж байхад нь Тулиогийн утсанд дуудлага ирж шувуунууд нь алга болсон тухай мэдээ ирлээ. Хайртай Блүүгээ алдсан Линда уйлж байснаа Тулио руу хурлсанд тэр ч хэлэх үггүй болж сандарна. Харин энэ үеэр Блүү Жуэл хоёрыг хаа нэг тийшээ авч явж байна. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон Жуэл Блүүд зөөгдөх хараг зааж өгнө. Хурдан үгсэн юм шиг хэвд. Тэгэж яах юм бэ? Угаасаа үхэх гэж үж. Дуугуул хэлснээр минь хий. За тэгээд тэд хоёулаа хөдөлгөөнгөө болоод үгсэн юм шиг дүр эсгэнэ. Тэгсэн хулгайлсан хүн нь нэг тэнмэл өнчин хүү байна. Хүүг Фернандогийн Фернандо хүү тохирсон ясаараа хоёр цэнхэр татыг хулгайлж авчирсан ч хууль бус 8-ачтын босс тэрэнд тал мөнгийг нь л өгч хулигдлаа. Тэгээд торыг онгойлгохтол хоёр шувуу үгсэн байдалтай байсанд босс уурлаад үгсэн юм шиг хэвдэх Жуулийг шүрч аваад Фернандо хүүг загнана. Тэгсэн энийг хүлээж өссөн Жуэл угс хийж гарыг нь хүчтэй хазаж тавиулаад өрөөнд дотор ийш тийш нисэж эхэлсэнд харин нисч чаддгүй хөөрхий Блүү. Юу хийхээ ойлгохгүй торондоо хоцорно. Ингээд Жуэл салхивчаар гараа зогдохын өмнөхөн нөгөө аимшигтай төрхтэй саарал тод Жуэлийг бариад авлаа. Гэмт бүлгэлтийн толгойлогчийн тэжээдэг тэр саарал тодыг Найжлгэн Найжлаас болоод Жуэлийн оргох төлөвлөгөө бүдлгүйдсэн бол хаширсан 8-ачид энэ удаад тэднийг дахиад зогтоолохгүй тулд хөлийг нь холбоод гинжилчлээ. Дэлхий дээр үлдсэн сүүлчийн хос цэнхэртэд асрэх хүн хөрөндөө. Ингээд боссын тушаалаар Фернандо хөө тэр хоёрыг том өрөөнд оруулж үлгөөд гунигтайхан гараад явна. Тэднийг одоо яах вэ? Чамд ямар хамаатай юм. Сайхан оромж хийж өгөн. За юу. Одоо чи яв. Тэндээс гарсан хойно хөө тэд шувуудыг алаад чихмэл хийж зарах гэж байгаа тухайга ярилцахыг сонсоод шувуудыг өрөвдлөө. Фернандо хүүд очих газар байхгүй учраас тэндээс явж нэг байшингийн дээвэр дээр зассан оромжондоо очиод сууна. Тэгсэн тэрний подолкны завсар цэнхэр тотны нэг өд байсанд бүурч гонигтай боллоо. Энэ үеэр гэмт бүлгэллийн босс залуустаа шөндөө бүх шувуудыг машинд ачаад маргааш гэхэд онгоцоор явуулахыг тушааж байна.
Харин Блүү Жүүл хоёр тасралтгүй маргалцсаар. Мөхцөл хэвэн. Линда удахгүй ирээд авна. Гайхалтай. Тэгэд яах вэ? Өөр нэг торонд суулгах чинь үз, тийм үү? Магадгүй чамд тор яг тохирох бах. Харин би торонд ормооргүй байна. За ингээд маргаж байтал нь шарсан дахианы гоё цаадтал эдсэн 80 жил орж ирлээ. Тэрнийг харсан босод шуудаж айж чимээг уулзгоно. Тэгсэн нөхөрөө мань хоёр төр очиод өөрийгөө залуудаа жүжигчин шуу байсан гэдгээ ярьж гайхуулаад дуулж эхэлнэ. Гэвч тэрнийг илүү гоё, илүү залуу татар сольсон учраас 80 жил тэр цагаас хойш бусад шуудад өс санж амьдрах болсон байжээ. Эцэст нь 80 жил Жүүвлийг багалзуурдаж авснаа шидчихэд гараад явсанд энэ дудуул үхэх юм байна гэдгээ Жүүвл ойлгоно. Эндээс гармаар байна. Чи надад туслах юм уу үгүй мүү? Ер нь бол би ийм зүйл сураагүй л дээ. Зүгээр хүлээгээд сууж байхад л тусламж аяанда хүрээд ирдэг. Хинч туслахаар ирэхгүй. Зүгээр суугаад ивэл үхэн. Сандарсан Жүүвлийг тороос авчуулж итэл гайхсан Блүү сурсан зангаараа торны түгжээг тайлчлаа. Ингээд тэд цонхны сараалчин завсраар гараад нисэх гэсэн ч Блүү чаддаггүй. Блүүг нисч чаддгүй болохыг мэдсэн Жүүвл гайхаад бас боож үхтлээ уурлана. За зүрий байж гараа борон танартай гэлсний галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 азтанг тодруулах гэж байна. За дараараа ийм гоё олон сонголттой хаан чипсээ задлаад 1000, 5000, 10,000, 20,000, 100,000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан чипсээ задлаад хожоорой. Тэгээд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. Нэмж хэлэхэд энэ галзуу урамшуулал 8 сарын 31-нийг дуустал үргэлжилэх юм байна шүү гэж. За ингээд нисэх боломжгүй болсон учраас хотын гудамж дагаад гүйцэхэн. Харин гүйх тал дээр Блүү Жүүвлээс хамаагүй илүү туршлагатай байна. Тиймээс Блүү Жүүвлд гүйхийг зааж өгөөд тэд хамтдаа гудамж дагаад гүйцгэлээ. Уралсан 80 жил тэднийг хөөж ирээд барих шахсан ч мань хоёр азар зугтаад ойд нуугдаж амжлаа. Эрхчлөөтэй болсон Жүүвл ойд хоноглох газар хайна. Харин ийм орчинд дасаагүй мань Блүү ой дотор юмнаас айж цочин дэв дав хийж л явна. Ариу гүн гарах тусмаа онцгой зүйлтэй учирдаг гэж дуулсан юм байна. Сонс, харамсалтай нь энэ бол бидний төрлийн амьдрах орчин минь байгаа юм. Гэхдээ надад байгалийн талаар лекц унших хэрэггүй шүү. Би амьдтын ертөнц нэвтрүүлэг үзтiin. За тэгээ явсаар Жүүвл нэг мод олоод дээш гарч чамрах гэтэл Блүү чаддаггүй. Тэгээ дээр нь хайснасаа болоод зөвшөөрсөн. Харин Блүү хүний гараар бүтээсэн зүйлийг илүүд үздэг гэдгээ хэлээд хажууханд байсан нэг цамхаг руу авирах санал гаргана. Мань Блүү нисч чадахгүй ч мод дамжиж дээш авирахтаа хамаагүй туршлагатай байна. За тэгээд Блүү Жүүвлийг амархан гихч нь чирээд дээш гаргаад ирсэнд тэрний энэ байдал анх удаа Жүүвлд таатай санагдана. За тэгээд тэд амархаар тоглоцгаалаа. Энэ үеэр хотод Линда Туулья хоёр алга болсон тоднуудаа эрен хайж хотын гудамжаар шүнжин зурагт хуудас нааж хонож. Шүнжин зурагт хуудснаагаад ядарсан тэдэн дээр Фернандо хүү очоод цэнхэр өдөө харуулж хоёр тотыг хаануугааг мэднэ гэлээ. Туулья хүүд итгэхгүй байсан бол Линда итгэхэд үзэхээс өөр сонголт байхгүй гэдгийг хэлээд тэд хүүг дагаад хамт явцгаана. Зарим Блүү Жүүвл хоёрыг харж угаад алдчихсан хоёр бүтлгүй нөхөр боосоос айхын эрхэнд хоёр дахиад цэнхэр өнгөөр будчгаад сууж байна. Тэгсэн боос нь хараад дэлбэртлээ уурлаад хоёр тотыг өнөөдрийн дотор олж ирэхийг тушаалаа. За тэгээд тэднийг найдваргүй гэдгийг сайн мэдэх учраас Найжлыг хоёр цэнхэр тотны хойноос явуулна. Энэ үеэр хойд байсан Блүү Жүүвл хоёр хөлөө холбосон гинжнээсээ салах гэж байдаг хүчээрээ оролдоод бүтлгүйдж байна. Тэднийг ингээд бүтлгүйдэж байтал бутнаас харангийн шувууны дэгдэх хинүүд гарч ирээд тэдэн лүү дайрч тоглож эхэлдэг. Аз болж аав нь гарч ирээд тэднийг аварлаа. Мань хоёр ч хөлийг нь холбосон гинжийг салгаж өгч чадах хэсгийг асуусанд цаадах нь тэдэнд тусалж чадах нэг шувуу руу дагуулад явхаар болно. Дүрс солигдоход нэг амралтын газарт хэсэг сармагчингууд хүмүүсийн анхаарлыг сарниулж эд зүйлсийг хулгайлж байна. Тэднийг ойдоо очоод хулгайлсан зүйлсээ хараад баярлж бүжгэлж итэл 80 жил ирж боосыг нь өндрөөс унган гэж сүрдүүлж угаад Блүү Жүүвл хоёрыг олуулахаар явуулдаг. Өдөр гэхэд надад хоёр цэнхэр тотыг олж ир. Эсвэл бүгдээрээ нисэж сурцгаа. Алив явцгаа. Энэ зур Блүүг нисч сурахаар нөгөө шувуу ядахж байна. Тэгээд тэр хоёр тэврэлдээд нэг далавчаад ивэд нисэх гэсэн ч Блүү дахиад лайж тэд доош унлаа.
Азвалж тэд санамсаргүйгээр нэг параглайдер дээр унснаар тэр хоёр нисэж эхэлнэ. Анх удаа нисч үтсэн болов нүдэндээ ч итгэж чадахгүй байлаа. Тэгээд сэтгэл нь хөдөлсөн тэр нисэх гэж оролцсон ч чадалгүй хамтдаа доош унчихна. Ингээд тэд параглайдер дамжиж шидэгдэж явсаар далайн эргийн элсэн дээр газардлаа. Тэгээд хажууханд нь зогсож байсан машины ачаан дээр суугаад цааш явцгаана. Энэ хооронд хотод Линда Тулиа хоёр өнөөх бяцхан хүүг дагаж явсаар л байна. Хотод оройн нь багтнаадан болох гэж байсан учраас хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тиймээс хүү машиныг нь мотоциклоор солиод хойноо сундалж түгжрээг сүлжиж давхина. Зарим Блу Жүүл хоёр хар шувууны хамтаар хотын төвд ирж байна. Тэгээд тэнд Блугийн анх Риод ирээд танилцж байсан хоёр шувуутай таарлаа. Тэднийг Неко, Педро гэнэ. Тэд ч Блуг шууд таньцхан. За тэгээд нөгөө шувуу тэднээс Луисыг хаанагааг асуухад тэд тэрнийг тарамбайд суугаад явсан гэд хойноос нь очихын тулд дараагийн тарамбайд суух хэрэгтэй гэж зөвлөлөө. Тиймээс тэд дараагийн тарамбай ирэх хүртэл хэсэг хөгжилтгөр болоод нэг тийшээ явсаар олон шувууд бүжгэлж байгаа газарт ирдэг. За тэгээд тэр хоёрыг тэнд байсан шувуунууд баяртайгаар өгтөж Неко, Педро хоёрч дуулж бүжгэлцгэн. Удалгүй болооч өөрийн мэдлгүй бүжиглээд эхэлсэнд жүүвэлж бүжгэлнэ. Samba, samba, master, master, blaster, 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 blaster. I wanna song, I wanna party and fly. Hey, 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 la ya la ya, ya la ya la ya la ya. Hey, 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 hey. Тэгсэн тэднийг дуулж бүжиглж байтал гэнт тэдний дээврийг хуу татаж найжлан илгээсэн сармагчингууд дайраад ороод ирлээ. Тэгээд тэд Блу Жүүл хоёрыг аваад явах гэсэнд шувуудаж тэднийг өмөрч сармагчингуудтай үзэлцнэ. Тулааны үеэр дараагийн тарамбай ирж яваа харагдсанд нэг том шувуу Блу Жүүл хоёрт зугтахад нь тусалж тарамбай дээр буулгаж өглөө. Харин нөгөө талд Линда Тулиа хоёр ирлээ үргэлжлүүлсээр л. Ингээд тэд мотоциклоор явсаар хууль бус 8-ачдын оромжуулах нэг агуулхад ирсэнд шувуу тэнд байсангүй. Юу вэ? Шувуу энд байсан штэ. Хайчдаг байна. Ингээд энд байсныг чи яаж мэдж байгаа юм? Би тэднийг хулгайлцсан юм аа. Гэхдээ муу санж биш шүү. Зүгээр л надад мөнгө хэрэгтэй байсан. Тэгсэн энэ үеэр хаалга онгойж гаднаас нөгөө хоёр нөхөр ороод ирсэнд Линда Тулиа хоёрч амжаад нуугдлаа. Хүүч тэднээс хийчихмээр ажил байгааг асуусанд нөгөө хоёрын нэг багтнаадмын жагсаалын үеэр шуудыг зөвөрлөх гэж байгаагаа хэлээд амалдчихна. Фернандо тэдэнтэй хамт багтнаадам руу явах хүсэлтэйгээ хэлсэнд нөгөө хоёрч дагуулад явлаа. Тулиа мотоцикл асаагаад хөдлөх гэсэн ч жолоодож чадсангүй. Тиймээс Линда жолоодож тэрнийг сундлаад хар хурдаараа давхицгаана. Энэ үеэр 80 жил сармагчингууд дээр очиод Блу Жүүл хоёрыг алдсан болохыг ойлгоно. Тэгээд тэнд байсан нэг жижиг шувууг сүрдүүлж угаад тэднийг тарамбайнд суугаад Луиз гих нохой руу явсан гэдгийг хэлүүлнэ. Зарим манхэд тарамбайнд суугаад Луиз руу явж байна. Ингэж явахдаа нөгөө хэд нь Блу Жүүл хоёрыг дотносоход нь туслахын тулд дуулж хөгжимдөж явна. Тэгэд явсаар тэд Луиз гих том биетэй ширүүн төрхтөж сайхан сэтгэлтэй бульдог нохой дээр очлоо. Ингээд Луиз тэдэнд туслахаар болж хөрөө араам ажилуулад гинжийг нь таслах гэж оролдоно. Гэвч тэднийг түрж явах замдаа Луиз шүлсэндээ халдраад нөгөө хоёрыг аалах шахна. Азвуулж шүлсэн гавыг норгосноор Блу Жүүл хоёр эрх чөлөөтэй болж чадлаа. Жүүл баярлаад эрх чөлөөтэй дүүлэн нисэж шуудын хамтаар багт наадам руу явхаар болсон бол Блу урамгүйхэн ганцаараа алхана. Тэгсэн Жүүл буцаж очиод тэрнтэй ярилцсан ч амжилт олсонгүй. Мань Блу нисч чадахгүй байгаадаа стресстэж тэдэнтэй хамт байхыг ерөөсөө хүсэхгүй байгаагаа хэлээд ганцаараа алхсан бол тэрний хатуу үгэнд гомдсон Жүүлч нулимс цэлэг нүлсээр нислээ. Тэгсэн Жүүл рүү 80 жил дайрч барьж аваад багт наадам болж байгаа газар руу ниссэнд Неко, Педро хоёр тусламж хүсэхээр нисдэг. Тэгэд Блүүдээр ирж болсон явдлыг хэлсэнд Блүүч тэрэнд туслахаар Луиз дээр суугаад явна. Орой болж багт наадмын цуваа явхад бэлэн болохдоо зэрэгцээд Тулиа Линда хоёрч мотоциклдээ очиж тэндээс хос цэнхэр татны хувцас олж өмсөд дотогшоо нэвтэрлээ. Тэгэд шувуутай хайтал зохион байгуулагч ирээд Линдаг хөтөлж нэг бүхээгт оруулаад явлаа.
Тэгсэн Линдагийн өмссөн хувцас нь карнивалын гол жүжигчний хувцас байж таарна. Тэгээд зохион байгуулагч тэрнийг бүжиглэхийг шаардсан ч Линда ичээд бүжиглсэнгүй. Энэ үеэр Луиз дээр суусан Блу хажуугаар нь өнгөрсөнд Линда хойноос нь дуудлаа. Дууг нь сонсоод Линдаг таньсан Блу эргэж явах гэсэн ч нөгөө хэдэн ирээд Жувлиг олсныг хэлсэнд Блу эцсийн мөчөд Линдаг орхиод Жувлиг аврахаар явна. Тэгээ замдаа Луизийн анхаарал сарнаад Блуг газар унгаасанд Блу скейтборд дээр сууж Жувлийн байгаа машиныг гүйцэд очино. Тэрнийг инхүү давхихыг Линда Тулио хоёрч харж амжлаа. Блу машины бүхэг рүү орсон даруйда Жувлиг аврахаар оролцсон ч Нейжилд баригдаад торонд хоригдно. Бас Блуд туслах ёстой байсан найзууд нь айл хэдийн Нейжилд баригдаад хоригджээ хөрхий. Хайр үнэхээр хүчрхэг. Бас хүүгийн тэнэг зүйл юм. Тэгээд тэр босс дээр очиод нөгөө хоёрын өдийг өгсөнд босс ч учрыг ойлгоод хурдаа нэмнэ. Тэднийг инхүү давхихыг харсан Линдач карнивалын чимэглэлтэй машинд суугаад араас нь явна. Дүрс солигдоход хууль бус 8-ачид торонд хийсэн шуудаа онгоцонд очиж байна. Блу Жувл хоёрыг өрөвдсөн Фернандо хүү тэднийг суллах гэсэн ч энийг нь анзаарсан босс хүүг бариад авсанд Фернандо хүүч тэндээс зүгтлээ. Ингээд хууль бус 8-ачид онгоцонд суугаад хөөрж эхэлсэнд Линда Тулио хоёр машинтайгаа замыг нь хаагаад зогсоох гэж оролдоно. Гэвч онгоц амжиж дээгүүр нь хөөрсөнд Линдач уйлсаар хоцорлоо. Харин онгоцонд Блу торноосоо мултрах гэж байдгаараа оролдож байна. Чи юу ийгээд байна? Энэ мо торыг нөөшилсэн мах онгойлгодог шиг онгойлгоно. Now that's pop. Hurry! We gotta help the others. I'm a pretty bird. Come on. Ингээд тэд бие биенийхээ торыг онгойлгож эхэлснээр удалгүй онгоцонд байсан бүх шувууд эрх чөлөөтэй боллоо. Эцэст нь Блу онгоцны гарцын хаалгыг онгойлгоход суллагдсан олон арван шувуу нэгэн зэрэг далавчаа дэлгэн нисцгэн. Данч мань Блу нисч чадахгүй учраас ганцаараа үлдлээ хөрхий. Тэгсэн Жувл хамт нисэхээр ятгаж байтал Нейжил ирээд Блуг багалзуурдаад авна. Тэгэхээр Жувл Блуг аврахаар Нейжил рүү дайрсан ч тэрэнд цохиулаад далавчаа гэмтээчгдэг. Ингээд Жувл ч бас нисэж чадахгүй болох нь тэр. Тэгсэн Блу Жувлиг аврахыг хичээж нүдний буланд харагдах галын хорыг Нейжилийн хөлөнд тээглүүлээд хийг нээчихлээ. Ингээд галын хортой холбогдсон Нейжил сум шиг л нисэж онгоцны цонхыг хаг зохиж гараад өөрөө онгоцны сэнс рүү орчихно. Энэ ослоос болоод хөдөлгүүр нь доголдсон онгоц хяналтаа алдаад эхэлсэнд далавч нь гэмтсэн Жувл доошоо унчлаа. Блуч шууд хойноос нь үсрээд тэврээд авна. Жувл Сандрада юу хийж байгааг нь асуусанд Блу тэрнийг хизээж орхихгүйгээ хэлсэнд баярлсан Жувлч үнсэж байна. За үүнд нь сэтгэл нь хөдөлсөн Блу далавчаа дэлгээд нисэж эхэлдэг юм байна. Гэхдээ тэр зүгээр нэг нисэж сурсангүй. Тэр өөрийнхөө айдсыг ялсан байлаа. Ингээд тэд ниссээр Линда Тулио хоёрын байгаа газарт очицгоно. Тэднийг амьд байгааг бас Блуг нисэж явахыг харсан Линда маш их гайхаж баярлаад тэврээд авна. Харин далавч нь гэмтсэн Жувлиг Тулио амж хэмжилснээр удалгүй эдгрээд нисэж чаддаг боллоо. Ингээд Блу болон Жувл хоёрыг Линда, Тулио, Фернандо хүү гурав гаргаж өгсөнд тэдэж хамтдаа далавчаа дэлгээд Рио де Жанейро хотыг ардаа орхиод нислээ гэж. Харин онгоцны сүрэлд өртөж өд сөдөн зулгарч нисэж чадахгүй болсон Нейжил өнөөх хулгайч сармагчингуудын гарт орно. Ингээд энэ галзуу анимашн маань дуусаж байгаа юм. За, энэ галзуу хөрхэн анимашны тайлбар маань энд хүрээд дуусч байна. Блугийн тэр айдсаа даваад нисч чадсан нь үнэхээр галзуу гоё байлаа. Энийг борон та нартай бас дахиад хэлмээр байна. Та нар нисч чаддаг байж нисч чадахгүй гэсэн айдсанд хүлээтэй байгаа бол тэр айдсаа яг энэ Блу шиг даван гарахыг мөн борон хүсэн ёо гэж. За тэгэхээр энэ галзуу хөрхэн анимашныг хэдэн боронууд нь бэлмэнг турамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипстэй хамтран хүргэлээ. Хаан Чипсээ аваад задлаад хоч. Та нар маань тэгээд муу бороогоо лайкаараа булаад өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Тэгээд сабадараагүй бол дараад нэгдээрэй. Дараагийн галзуу хөрхэн анимашны тайлбараар эргээд уулзцгаая.